2012 оны сонгуульд Монгол Ардын нам ялагдсны дараа тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Зандан Шатар огцорч Америкийн нэгдсэн улсад явж байгаад гинт аваарт орж ор сураггүй алга болсон билээ. Харин нийтэд ил болгосон Америкийн нэгдсэн улсын сүүдрийн тагнуулын газрын 700 мянган хуудас нууц материал дотор Монгол Ардын нам доторх залуу үеийг тодруулж Зандан Шатар банлайлж байгаа талаар Улаанбаатарт суугаа Америкийн нэгдсэн улсын элчин сайд төвдөө мэдэгдэж байсан талаар хөх толб сонд тухайн үед нийтлэгдэж байлаа. Тэгтэл Зандан Шатар гентэл Америкийн нэгдсэн улсын Стэнфордын их сургуулийн зөвлөлтөг ард ажлын хүрээлэнгийн ахлах зөвлөх болчихсон гарч ирв. Зүгээр ч нэг гарч ирсэнгүй. Монгол түүнийг нутагшуулах даалгавартайгаар улс төрд дахин шинээр тодрон гарч ирлээ. Монголын коммунизмын 70 жилийн угшилтай намын шин залуу халаа гент ардчлалын онол ярьж одоогийн ардчил буруу харин зөвлөлдөг ардчил нэртэй шинэ онол гарсан үүнийг гардан гүйцэтгэх хүн Зандан Шатар бие хэмээн өвчгнөх болов. Ястай л Америкийн нэгдсэн улсад очиод нүдэн нээгдэж гэгэрсэн юм байх уу. Тэрээр Америкийн нэгдсэн улс явхосоо юу ярьдаг улс төрж байсныг монголчууд бид мартаагүй шүү. 6 сарын 1-ний их үрсийн баярыг 6 сарын 2-нд шилжүүлж Бурхан багш буддизмын баяр болгож бүхний тэрийн амрах талаар айлдаа зогсохгүй Бурхан багшийн мэндэлсэн өдөр, богд зонховын таалал барсан өдөр, далаа багш нарын мэндэлсэн өдрүүд, майдар эргэх цам хараах гэд бүхдүүчин өдрүүдийг бүхний тэрэ төвдүүдийн адил тэмдэглэхийн хамт эдгээр өдрүүдийн нэг Бурхан багшийн мэндэлсэн гэгэрсэн таалал барсан 3 их тохиол давхацсан 6 сарын 2-нд мацаг барьж тэгчин сожин сахил авч бүхний тэрэ 4 цаг босч тийм учраас энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болохыг Зандан Шатар айлдаж байсан билээ. Мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Библи судар дээр гараа тавин тангараг өргөдөг шиг манай томчууд Бурхны судар дээр майн хөгжөөж тангараг өргөх ёстой юм баахаа бадзар байна. Улаан намын коммунист байсан энэ залуу богинохон хугацаанд улаан капиталист олигарх хөрөнгөтөн болж мөн чиг богинохон хугацаанд хотогт хувилгаан Бурхан багш гэгэнтэн Рембүчи болсон түүх ийм. Гэтэл одоо бүр жинхэнэ ардчлагч шинэ ардчлалыг Монголд манлайлан хэрэгжүүлэгч гэж өөрийгөө томхоглох болов. Энэ мунхаглал үнэхээр гэгээрлүү гэдгийг Баян хонгорын иргэд сонголтоор хариулаад өгөх нь лавтай биз.